Тийм учраас би хэдвээ хулгайч хүн өөрийнхөө нэр дээр хулгайгаа хийж байсан бэ гэдгийг зүгээр яриаггүй. За нүүрсний сонсгол дээр хамгийн тод яригддаг хүн бол Амар Баясгалангийн туслах хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Эрдэнэ Жаргал гэж хүн асуудал яригддаг. Энэ хүний гэрчээр дуудсан ирээгүй. Амар Баясгалан ирээгүй, Эрдэнэ Жаргал ирээгүй. Эрдэнэ Жаргал Амар Баясгалантай ямар хамаатай вэ? Амар Баясгалангийн 2017 онд энэ хөрөнгө оруулалтын Open Data-д байгаа мэдээлэлээр ийм топ медиа Жапко гэсэн хоёр компани энэ хүний нэрээр ирдэг. Энэ хоёр компанийг Эрдэнэ Жаргал руу 100% шилжүүлсэн 19 онд. Өөрөөр хэл энэ одоо хамаарлах этгээд нь энэ бүртгэлээр тогтоогдож байгаа. За тэгсэн чинь энэ хүн огцсон баяцаа. Энэ үнний нэр дээр одоо 24 компани. 24 компани. Энэ хүний нэр дээр одоо 21 он гэхэд нөгөө 11 сая төгрөгийн цалин авч ирсэн хүн маань 7.1 тэрбумын 11 үйл хөрөнгөтэй болцсон байна. Энэ дандаа бүртгэлийн нээлттэй мэдээлэл дээр байгаа мэдээллүүдийг ярьж байна. Мөн Эрдэнэ Жаргал гэдэг хүний нэр дээр нийтдээ Монгол улсын ашигт малтмалын 31 лиценз хамаарал бүхий этгээдүүхийн нэр дээр авсан байна. Эрдэнэ Жаргал түүний эхнэр Ган Хуйг, түүний ээж Давааху гэсэн энэ гурван хүний хамаарал дээр Монгол улсын шилэн дасны мэдээлэлд байгаа зөвхөн ил нээлттэй мэдээллийг шүүж үзэхэд 2023-аас 2025 онд 79 тэрбум тендерийг Эрдэнэс Тавталгаа гэдэг компаниуд дээр тендер шалгарч авсан байна. Энэ Эрдэнэ Жаргал гэдэг хүний Эрдэнэс Тавталгаа дээр орж ирсэн энэ тендерүүд энэ хүн нэг ч удаа ялагдж үзээгүй. Орхол юм бол ялдаг. Саяны ярьж байгаа HLKM HHK-гийн оролцсон тендерүүд тендер цэг гав эмээнд байгаа нээлттэй мэдээлэл. Энэ нээлттэй мэдээллийг зүгээр шүүгээд үзэхэд л энэ хамаарал бүхий компаниуд нь 79 тэрбумын тендер авсан байна. Эрдэнэс Тавталгаагоос Эрдэнэт компаниудаас. За энэ Амар Баясгалан бол энэ Чулуун цагт Хасаатар нартай ямар ч хамааралгүй гэж ярьдаг. Хамааралгүй. За тэгвэл одоо би та бүхэнд нэг баримтыг үзүүлье. Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Чулуун цагт энэ хоёр 10 жилийн нэг анги Амар Баясгалан хоёр. Бүх манай намынхан бүгдээрээ энэ хоёрыг мэднэ. Ямар хамааралтай. Улсын их хурлын гишүүн бас Арднаас эд буюу нутгийнх нь Говьлтай аймгийн нутгийн сонгож ирсэн гишүүн хэлж ирсэн Амар Баясгалангууд Чулуун загдгүй Амар Баясгалан гэж байхгүй. Энийг бүгд намаараа мэднэ. Чулуун загдын төрсөн их цэвэл маань Admiral компани санхүүгийн дарга 2 дугаар гарагч зурдаг. Төрсөн ах лам жавн дэд захирал. Гүйт захирал нь Талигач Хасбаатар. Цэвэлмагийнх нь хүү Амар Жаргал гэж байдаг. Амар Жаргал. Энэ Амар Жаргал 50% хөрөнгө оруулсан нэг талаасаа Digital PR гэдэг компани байгуулсан. Нөгөө талд нь Амар Баясгалангийн төрсөн ах Амгаланбаатар гэж хүн байдаг. Энэ Амгаланбаатар гэж хүний төрсөнгөө Эрхэнбаяр гэж байдаг. Энэ нөгөө талд нь мөн 50% хөрөнгө оруулж ийм компани байгуулсан. Энэ компани Surface Mining Mongolia гэдэг компани толгой компани. Эндний 20%-ийг Хасбаатар эзэмшдэг байсан. Өөрөөр хэлбэл Хасбаатар Амар Жаргалаар дамжуулж Чулуун цагт Эрхэнбаяраар дамжуулж Амар Баясгаланаар дундын бизнестэй нэгдмэл аж сонирхолтой гэдэг нь энэ баримтаар нотлогддог. Энэ баримтынх нь улсын бүртгэлийн мэдээллийн санд одоо та бүхэн зүгээр вебсайт руу ороод харна. Open Data дээр нээлттэй байгаа мэдээллийг би ярьж байна. Энэ мөн Open Data дээр нээлттэй байгаа мэдээллийг сая зургаар үзүүллээ.
Тийм учраас би хэдвээ хулгайч хүн өөрийнхөө нэр дээр хулгайгаа хийж байсан бэ гэдгийг зүгээр яриаггүй. Дандаа ийм ашиг сонирхлын төрөл садныхаа хамаарал бүхий этгээдүүхийн нэр дээр хамтарсан компаниуд байгуулах замаар саяны хууль бус үйлдэлүүдийг хийсэн гэдгийг энэ баримтаар нотолж би та бүхэн танилцуулж байгаа. Та бүхэн одоо нүүрсний сонсголын хаалтыг үзээрэй. Хаалтан дээр би саяны ярьсан энэ хамаарал бүхий компаниуд богд ууланд 11 газар авсан байна. Энд 5 хорооллуу тансаг зэрэглэлийн орон сууцуд барьж гинэ гэж би тохиолдол хэлээгүй. Өөрөөр хэлбэл нүүрсний хулгай мөнгийг богд ууланд гадаадаас барилгын тоног төхөөрөмж хэлбэрээр яж бохир мөнгө угааж гинэ гэдгийг асуудлыг би хуулийн хяналтын байгууллагыг анхааралтай авч шалгаасаа гэдэг утгаар энэ мэдээллийг ямар хамааралтай өгдөг богд ууланд олгосон захирамжтай хамт гаргаж танилцуулсан юм аа. Одоо энэ хамаарал бүхий этгээдүүд нь хуулийн хяналтын байгууллагч шалгагдаж байна. Иргэний хэргийн шүүхэд одоо нэр төрөө сэргийлэхээр өгсөн гэж яриад байгаа. Иргэний шүүх гэмт хэрэг шалгадаггүй маа. Гэмт хэргийг мөрдөн шалгах байгууллага шалгадаг юм аа. Одоо энэ асуудал шалгагдаж байна. Тийм учраас энэ харилцаа хамааралтай холбоотой асуудал дээр үнэн мөнөө өөрөө улсын их хурлын халдшгүй эрхийн цаана улсын их хурлын дарга хэмээх энэ өндөр сентигийн цаана нуугаад байх шаардлагагүй болсоо. 2 жил нуулаа одоо хангалттай болно. Би бол одоо үнэн ялахад их ойрхон ирсэн байна гэж бодож байгаа. Энэ асуудлууд үйл баримтууд нотлох баримттайгаар нүүрсний сонсголын үеэр ил болсон. Тэр сонсголоос зүгтсэн итгэж. Одоо хуулийн хяналтын байгууллагаас мөн дарга сентигийн ард орж бас зүгтах орлого хийж байгаа. Тийм учраас би амь тавьж гин гэж яриад байгаа. 2 жилийн турш одоо жишээлбэл энэ нотлох баримтуудыг би хуулийн байгууллагад өгчөөд би мөрдөн шалгах байгууллагын нөгөө дотоод ажилд оролцож болохгүй. Хуулиар хориотой байхгүй. Тийм учраас бас хуулийн байгууллагууд ажиллаа хийж байгаа бах хийгээсэй гэж маш олон удаа шахаж шаардж ирсэн. Одоо би үр дүн гарахад их ойрхон ирсэн байгаа мэн гэж ойлгож байгаа. Их ойрхон ирсэн байна гэж ойлгож байгаа. Яагаад тэгэхээр бид өнгөрсөн онд нэг хууль баталсан. Авилгын гэмт хэргийн шүүх хуралдааныг нээлттэй хийхэд баталсан. Яагаад тэгэхээр нүүрсний сонсголыг ган хуйг аюур сайхан нарын шүүх хурлыг шүүх хаалттай хийсэн байхгүй. Тийм учраас ард иргэд энэ хүмүүс яг ямар үйлдэлээр ямар гэм буруутай гэдгээр одоо шүүхтэр ял сонссон бэ гэдгийг ард иргэд мэдэж чадаагүй. Би ч гэсэн мэдэж чадаагүй. Надад бол тэгтээ тодорхой ойлголт бол мэдээж байгаа. Нүүрсний сонсгол хийсэн хүн учраас. За нэг ийм багцаагаар ялсан баг гэдэг багцаа. Тийм учраас энэ хурал босны дараа би өөрөө санаачлаад авилгын гэмт хэрэгүүдийн шүүх хурлыг хаалттай ихгүй нээлттэй хийнэ гэдэг би хуулийг өнгөрсөн онд сонгуулийн өмнө баталсан. Нэг зүйл би харин итгэлтэй байгаа. Амар уйсгалан байна шүү дээ. 2 жилийн туршид энэ асуудал нүүрсний сонсголоор яригдаад энэ бүх баримтууд гараад байхад намайг нэг ч удаа шүүхэд өгөөгүй. Нэг ч удаа цагдаад өгөөгүй. Гүтгэлээ гэдгээр. Энэ бол факт шүү.